Жил бүрийн бизнес эрхлэлтийн зөвлөгөөнөөс тухай бүр тодорхой санаачлаг гарч үр дүнд хүрч ирлээ. 2014-2015 онуудын аймгийн бизнес эрхлэлтийн зөвлөгөөнөөс гарсан санаачлагыг дэмжин бодлого төлөвлөлтөнд тусган ажиллаж байгаагаас дараах ажлуудыг хэрэгжүүлж эхлүүлсэн байна. За үүнд нэгтэн үйлдвэр үйлчлэгийг дэмжих зорилгоор хөнгөн үйлдвэрлэлийн болон эрчимцэн аж ахуйн бүс нутгийг байгуулан дэд үтсийг шийдвэрлэж газар олголтыг зохион байгуулж эхлэв байна. За хоёрт нь ахуй үйлчлэгээ жижиг дунд үйлдвэрийг ажлын байраар хангах зорилгоор орон сууцны техникийн давхруудыг засварлах ажлуудыг эхлүүлэн эхний ээлжийн ажлын байруудыг ашиглалтанд оруулаад байна. За аймгийн төв томоохон худалдааны зах байгуулахыг бодлогоор дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 100 сая төгрөгийн зээл олгож битүү зах байгуулсан. 2015 оны 11 сарын 26-нд Монгол Улсын хурал нэг чухал хуулийг баталсан байна. Энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль. За энэ хуулийн 6 дугаар зүйл зааснаар бол Монгол улсад мөрдөгдөх альва бодлогын баримтчдуудыг 6 дугаар зүйлд төрлөөр нь ангилсан байна. За урт болоод богино дунд хугацааны гэсэн 3 төрлийн бодлогын баримтчдуудыг бол Монгол улсын хэмжээнд шат шатандаа хэрэгжүүлэн ажиллана. Энэ хог цэвэрлэхэд бол одоо бид нар хамгийн наазах нэг савар шууданаас өөр багаж хэрэгжлэгүй улсууд бол энийг хийхэд бас нэлээд их хүнд юм байна гэдэг энэ асуудлыг бол юу яаж тавья гэж бодсон юм аа. Хоёрдугаарт бас жаахан зайдуухан байгаа. Энэ тэр 4 ангил тогтоосон байсан ч хөнгөн үйлдвэрийн бүсчлийн хамгийн нэгдүгээр ангиллынхыг бол заавал тийм хол ойрч байршуулдаг байх шаардлага байна уугүй юу? Үзэж байгаад одоо энэ чойрын төвд бол бас нэг тийм юу таалах нарийн боо сүү махны чиглэлийн үйлдвэрлэлийг бол хийчих тийм зай талбай олдог байлгүй дээ гэж ингэж бодож. Төвд энэ хүнсний үйлдвэрлэлийн юуг нь хийж болохгүй гэдэг асуудлыг тавьж байгаа. За энэ бол боломжгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Ягаад гэвэл энэ өөрөө аймгийн хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд яг тийм л одоо үйлдвэрлэлээ бид нар бай. Одоо наашаага бол өөр юу гэдгийг бүх сургууль цэцэрлэг бүх юм төлөвлөгдсөн байгаа газар учраас тэн дээр хийгдэнэ. Хүнснийх нь бол өөрөө хамгийн наад тэрийг бол та хол гэж харахгүй чойрыг хөгжнө гэдэг байдлаар л та төсөөллөө хийх хэрэгтэй. За нэгдсэн байдлаар хог цэвэрлэх гэдэг асуудлыг бол миний мэдлийн асуудал биш учраас нэг холбогдох байгууллагууд нь өдрөх дээд удирдлагуудаа танилцуулаад явъя гэдэг асуудалтай. Одоо нэг бизнес эрхлэгчдийн нэг хол сэтгэл зовж байгаа нэг зүйлийг тусгай зөвшөөрөл асуудал. Хоёрдугаарт асуудал юу гэхээр энэ мэрэгжлийн мэрэгчлэнгүүд байгаа. Салбарын хэрэг оллох улсуудыг бол нэлээд шахуу ороод тэднээс чинь ихээр энэ бизнес их ойрхон ажилтдаг шүү дээ. Тэгээд тэргээрээ дамжуулаад тэр удирдлагууд санал бодлоо хэрэгжүүлэх асуудал нэлээд өргөн үрээдээ явагдах илүү амар байдаг учраас тэгээд одоо бизнес эрхлэлт нэг юм асуудал бол заавал нэг дарга нар дээр орох гэдэг байхгүй. Энэ асуудал бас хөгжлийн бодлого эзэн нэлээд анхаараасай гэж тэнд бас нэг алуу осончоос санал болгож хэлж байна.
Би бол ерөнхийдөө бол худалдаа үйлчилгээ хариуцдаг. Тэгээ яг хөтэ цаашдаа бас ингээд энэ гахаа дахиад одоо үржүүл зэсгөөд ингээд тэрэндээ одоо цаана борлуулдаг эзэнтэй юм бол ард түмний амьдрал бол дээж бодож л ингээд санаанаа хэлсэн. Өнөөдрийн чуулга уулзалтын онцлог давуу талыг та юу гэж бодож ерөнхийдөө энэ бол харин их сайхан болж өнгөрч ийн гэж миний хувьд бол энэ зөвлөгөөнийг одоо үзэж байна. Манайх өгчтрөөс эхлээд менюг шинжилсэн. Тэгээд 8 төрлийн 8 өөр соустай гэсэн үг тийм ээ. Тэгээд 8 төрлийн хоолоор Япон, Тайван хоолоор өндөр үзсэн бизнес шүү дээ. Дандаа гоймонтой будаад амтсан будаа соустай гэх тиймэрхүү л болов. Тэгээд Аз хоол зэрэг өндөр үзсэн. Хичтэй хоол. 100 хоол. Өвгөн дээр ийм арга хэмжээнд ингэж олдсон. Төрөөчлийн бас бизнес зөвлөгөө болсон. Тэр дээр болохоор 150 хүний босоо үйл авах гэсэн. Энэ жил болохоор менюгөө шинжилсэн учраас жоохон шинэлэг хоолол авах гэж байна. Нэлээд судалгаа хийсэн байна. Тэгээ энэ дээр бол түшигдээд цаашдаа нарийн хөгжүүлэх шаардлагатай. Найрамчилж өшөө найрамчилж. Та ер нь эмийн сан чөмний үед яг эрүүл мэндийн салбарт эмийн сангуудын хөгжил ер нь хэр байх юм? Манай аймгийн эмийн сонгууд ер нь дажгүй шүү. Босод аймагуудтай харьцуулахад ер нь боломжийг Эмийн сонголт, эмийн үнийн талаар. эмийн үн ч гэсэн сонголт ч гэсэн ер нь боломж. Айд сууны хувьд ч гэсэн боломж. Ер нь эрүүл мэндийн хувьд бол манай аймаг бас нэлээд даваа талтай гэж хэлж байна. Би гар урлалаар арь ширээр юм идэг энэ гүлэм гутал дурангийн сав тэгэл гаасан тогтой мөхтэй тэгэл дандаа арь ширээр л юм идэг юм да. Хэдэн жил энийг Би ерөөсө манай аав ээж аав хоёр хар залуугасаа л юм ийс настай усод байсан. Тэгээ би ч одоо хар багасаа л юм хийж ажигдсан байсан юм л дээ. ганцаараа хийдгүй эсвэл хамтарч хүмүүс таамаг. Үгүй би ерөөсөө яг гэр бүлийн л хийдэг. Авгаа хүүхэд маань оёод л тэгэл өөрөө хийгээд тэгэл авгаа хүүхдээр л оёлдог юм да. Дандаа гар ажиллагаатай хамгийн гол нь ерөөсөө оёдлын машин хэрэглэдэггүй. Дандаа гар ажиллагаатай ерөөсөө гараар ингээл бүгдийг л гараар хийдэг л дээ. Жишээ нэг одоо ингээ оёсон юм ингээд байж л доо талд. Тэгэхээр нэг Монгол гутлыг та хийхдээ яг хэр хугацаанд хийсэн? Би энэ Монгол утыг яг ингээд яг дангаар нэг өөр юм барихгүйгээр нэг Монгол утыг бол 5 хоногт л гаргана. 4 хоногоос 4-5 хоногт л гаргана да.